Пресс подкаст. Мэргэжлийн сэтгүүл зүйд газарчлал. Мэргэжлийн сэтгүүл зүй юугаараа ялгарх вэ? Мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээл хэрхэн бүтдэг вэ? Хандлт уу? Мэргэжлийн ёс зүй юу? Хэлбэр үү? Агуулга уу? Мэргэжлийн сэтгүүлчтэй мэргэжлийн сэтгүүл зүйн талаар ярилцъя. Пресс подкаст. Хэвлэлийн үрэлэнгээс эрхлэн гаргадаг пресс подкастын шинэ дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаарт нийгэм сэтгэл судлалын сургуулийн захирал, сэтгүүл зүйн доктор, за хэвлэлийн үрэлэнгийн анхны судлаач Чимдийн Базар багш маань ирсэн байна. Тэгээд танд энэ өдрийн мэнд хүргэе, хүрэлцэн ирсэнд баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр хоёулаа өнөөдөр хэвлэлийн үрэлэнгийн тухай таны ажиллаж явах үеийн анхны судалгаа болон сургалтын үйл ажиллагааны талаар за тэгээ бас та бол ерөн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр олон жил судалгаа хийсэн энэ чиглэлээр бас доктор хамгаалсан. Тэгэхээр энэ сэдвээр хоёулаа ярилцъя гэж бодож байна. Тэгээ эхний асуулт та хэвлэлийн үрэлэнтэй хэрхэн холбогдсон бэ? Хэрхэн одоо энэ байгууллагын үүдээр анх орж ирж байв гэж асуусан. За 1997 он. Би 96 онд Монгол телевизэд ажиллаж байх үед их бат захирал улзаад тэгээд хэвлэлийн үрэлэнд хийж ажиллахгүй мөн. Тэгээд судалгааны чиглэлээр тэгээд ерөнхийдөө бол бас хэвлэлийн үрэлэн бол нөгөө хувь хүн өсөж дэвчгэд бол маш их одоо тийм өгөөжтэй байгууллага гэдэг санал тавьсан. За би сэтгүүлч байхдаа бол Монголын хэвлэлийн үрэлэнгээр зөндөө ирж исэн учраас бас тухайн үед хэрэгжижсэн төслийн хүрээнд их шин содон байгууллага байсан. Учраас их бат захирлын саналыг нэг удаан боддгоор хүлээж авсан. За тэгээ судалгаа хийх юм байна. За хоёрд яагаад бас энэ саналыг хүлээж авсан бэ гэхээр ерөн сурвалжлах ч юм уу, ерөн хэвлэлийн судалгааны чиглэлээр судалгаа хийж бас ингээд доктор болох тийм их сонирхолтой байсан учраас саналыг ер нь нэг их төдөлцлүүгээр хүлээж аваад тэгээд ирсэн. За бас нэг шалтгаан болвол одоо нэг арчлал бас сэтгүүл зүй гэдэг төслийг хэрэгжүүлж байсан шүү дээ, тийм ээ. Энэ төсөл дээр бас манай одоо надтай цуг ажиллаж байсан, Монголын радиод ажиллаж байсан хүмүүс байсан. Тэгээ тухайн үеийн одоо бас нэлээд одоо чадварлаг ингээд сэтгүүлчид энэ төсөл дээр ажиллаж хэвлэлийн үрэлэнд ажиллаж байсан учраас өөрийнхөө одоо ур чадварыг бас дээшлүүлээ гэдэг үндсэн дээрээс би одоо телевизэд удаагүй байсан ч гэсэн гараад саналыг хүлээж аваад ирсэн байна. За та ажлын гараагаа радиогоос эхэлж байсан тийм. Би Монгол Улсын их сургуулийг 1987 онд төгсөөд Монголын радиогийн хөдөөж редакцаас ажлын гараа эхэлжсэн. За тэгээ улмаар телевизэд тийм 96 он хүртэл ажиллаад тэгээд 96 онд нус Монгол телевизэд нэг жил гаруй ажиллаад ажиллахдаа парламентын тоомч за тэгээ Монголын үндэсний телевизийн агентлагийн парламентын сэтгүүлч агентлагийн хариуцлагатай редактор, ерөнхий редактор гэдэг зэрэг ажлыг хийж байгаа. Тэгээд байсан. Телевизийн сэтгүүлч болох аваа тийм дүр сууж итэл нааш ирсэн. Тийм. Судалгаа радиод бол олон жил ажилласан тийм. За тэгэхээр 96 оноос юуны манай хэвлэлийн үрэлэнгийн анхны судалгаанууд тийм. Ер нь хэвлэл мэдээллийн судалгаа бол бараг л тэр үеэс эхэлсэн гэж үзэж болох юм болоо гэж би хувьдаа дүгнээд байгаа. Тэгээд хуучин 1980-ад оны үеийн сэтгүүл эдрийг ингээ харангуут улсын хэмжээнд байгаа тэдэн камер байна, тэдэн одоо дамжуулах станц байна гэсэн тоонууд байсан. Тэгээд яг таныг ажиллаж явах судлаачаар ажиллаж явах үеийн одоо судалгаа, анхны судалгаанууд одоо яг ямар судалгаанууд байсан бэ? Тийм яг манай их бат захирлагч зоригтойгоор ер нь энэ чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд судалгаа маш хэрэгтэй юм байна гэсэн үндсэн дээрээс за тэгээд нүүбийн одоо бас санхүүжилтээр ингээд ладамж судалгааны албыг байгуулсан юм. Тэгээд ладамж судалгааны албыг байгуулахдаа хажууд нь номын сангаа цуг байлгасан. Тэгээ бас энэ их чухал одоо тийм бүтээцээс яагаад судалгаа хийн тэгээд номын сан хажуудаа байна гэдэг чинь тийм ээ. Тэгээ бид нар бол нэлээд олон судалгаанууд хийжсэн. Телевизийн нэвтрүүлгүүд дээр ч хийжсэн. За сонины одоо хэвлэлүүд дээр ч хийсэн контент анализийн судалгаанууд хийжсэн. За мөн одоо тухайн үеийн одоо сэтгүүл зөв чөлөөт хэвлэлийг бас зөв төлөвшүүлэхийн тулд ёс зүйн бас судалгаануудыг хийжсэн. За ёс зүй гэдэг маань одоо нийтлэл дээр нь анализ хийгээл манай сэтгүүлчид мэргэжлийнхаа ёс зүйг ер нь хэр зэрэг баримталж байна гэдэг нь тухайн одоо нийтлэлээс нь харагдана гэд. Тэгээд судалгааг болвол хийжсэн. Тэгээд судалгааныхаа үр дүн хамгийн гол нь хэл мэдээллийнхнийг
дуудаж танилцуулна. бас танилцуулж байсан. Яг ингээд судалгаа харангуут одоо тухайн энэ томоохон одоо хэвлүүд сэрүүлэг байна, хүмүүс сонирн байна. За тэгэл тухайн үедээ одоо зах зээл дээр нэлээд хүчтэй байсан чөлөөт хэвлүүдийг дуудаад судалгааныхаа дүнг танилцуулдаг. За тэр үед бол реакцууд их янз бүр байна. Тийм тэгээ хүлэн зөвшөөрөхгүй. Тэгээд бид нар нөгөө нэг сэтгүүлчдийн ёс зүйн зарчим гэж тухайн үед маш их яригдчихсан учраас Монголын сэтгүүлчдийн холбооны ёс зүйн нөгөө олон улсын сэтгүүлчдийн холбооны одоо нөгөө ёс зүйн зарчим дээр тулгуурлахуу тусдаа ёс зүйтэй байхгүй гэдээ бас ингэ зэрэгцэж яригдчихсан учраас бас нөгөө ёс зүйгээ хүлэн зөвшөөрөхгүй гэдэг юм бол их маргаантай байсан. А гэхдээ манай судалгаа бол энэ чөлөөт твлийн ёс зүйг төлөвшүүлэхэд бол нэлээх үүрэг гүйцэтгсэн гэж өмөрж үздэг. За тэр ч үүднээс нөгөө би одоо нэг зүйлийг их сайн санаж байхад ёс зүйн судалгаа хийсний дараа хууль зүйн яамнаас тухайн үед одоо мөнх оргил гишүүн сайд нь байсан. Тийм хууль зүйн яамнаас 2000 он гарсан байсан гэсэн үг тийм ёс зүйн одоо нөгөө хэвлүүдийн ёс зүйг шалгана гэдэг. Тийм одоо тэгэнгүүт бас эсрэг үйлчлэлтэй тулгарна шүү дээ. Нөгөө яхаар хууль зүйн яамнаас ёс зүйг шалгадаг юм тийм. Тэгэнгүүт бид нар бас энэ бол ерөнхийдөө бас нэлээд тийм болгоомжтой хандах ёстой гэд манайх бас энэ хэвлэлийн өрөөлгийн зүгээс оролцъё гэд. Тэгээд нөгөө судалгаа хийсэн хүнийхээ хувьд одоо манайхс 2 хүн орж ирсэн, нэг нь би байгаа юм. Тэр үндсэн дээрээс бас ер нь ёс зүйг яаж шалгах юм бэ гэдэг дээр бид нар бас хууль зүйн яамны ажлын хэсэгтээ санал солилцоод бас судалгааныхаа юг танилцуулаад за нийтлэл дээр нь яг ёстой нийтлэл дээр нь баримттай одоо бас үзэх ёстой. Тэгэхгүй бол одоо ёс зүйг шалгаж байна гэд мэргэжлийн бос хүмүүс ажиллаад тэгээд тухайд бас нөгөө чөлөөт хэвлэлийн хэлийг хаахт боох тухай асуудал гарч иржсэн байхгүй юу? Тийм ёс зүйг шалгасны үндсэн дээрээс тэгээд бид одоо ёс зүйн алдаа ингээд гарсан сони хэвлүүдийг хаана гэдэг бас нэг тийм жоохон тийм зорилготой. Тэгээд манай том одоо хэвлэлийнхэн хүмүүс сэрүүлэг энэ ч гэх юм одоо сонирхон хэвлэлийн хүрээлэн одоо ингээд сэтгүүлчтэйг хаах боох хэвлэл мэдээллийг хаах боох ажилд оролцож байна. Буруу ойлгоод. Тэгээ бас жоохон эсэргүүцчихсэн. Гэтэ бид нар тухайн үед бол асуудлыг бас үгүй энийг бол та нарыг одоо хаах боох тухай хууль зүйн яамны ажлын хэсэгт орж байгаа юм биш ээ. Харин хамгаалах тий бид нар судалгаа хийсэн учраас энэ бол тийм болгоомжтой хандах ёстой. Чөлөөт хэвлэлийн ард бол чөлөөт үзэл бодол байж идэг, чөлөөт ард түмэн байж идэг. Тийм учраас одоо хэвлэлийг хаах боох асуудлыг бол мэргэжлийн байгууллаганд оролцох ёстой гэдэг үгнээс манайх оролцож исэн. За тэр ч үндсэн дээрээс бол одоо хэвлэлүүдийг бол хаагүй. Тийм тэгээд тухайд би энэгээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр нөгөө төр яам за тэгээд чөлөөт хэвлэл мэдээлэлд мэргэжлийн байгууллагууд энэ гурав их зөв одоо ажиллаж чадах юм бол бас чөлөөт хэвлэл хөгжих юм байна гэдгийг харуулсан. Тэгэхээр хөндлөнгийн ийм мэргэжлийн байгууллагууд бол ийм зүйлд бол идэвхтэй ажиллах юм бол нөгөө нэг өртөх гээд байгаа зах зээлийг сайн хамгаалж чадах юм байна шүү дээ. Хэвлэлийн өрөөлөнд ажиллах та тий. Одоо ер нь бол бас судалгааны талын ажил хийж сонирхож өөрөө хашаа орж ирсэн тий. Тэгэхээр тэр үеэс л та ер нь одоо 90 сурвалжлах сэтгүүл зүйн талаар судлыг гэсэн юутай болцсон байсан уу? Зорилт тавьсан ажилдаа орсон тий. Тухайд би судалгаа хийн гэжсэн болохоос биш яг 90 сурвалжлах сэтгүүл зүй гэж бол нэг бодог байсан. Тэгээд ягаад 90 сурвалжлах сэтгүүл зүй рүү орсон бэ гэхээр ер нь бол манай нийгмийн өөрийнх нь ингээ байж байгаа байдал тийм ээ. За албан тушаалтнуудын одоо бас нөгөө ажлын хариуцлага тухайд ч бас ингээл нөгөө яг ингээл авилга одоо 2000 оноос бол ерөөсөө авилга хэл ахуул гэдэг ямыг бас нийгэмд ярьж хэлж ирсэн. За тэгэл тийм үе байсан. Тэгээ миний өөрийн бас хэвлэлийн өрөөлөнд ажиллаж байх үед би иргэний зориг намд үлсээд бас миний ихтгэл үнэмшил нь бас шудраг осны төлөө юм байна. Иргэдийн оролцооны төлөө юм байна. Хэвлэл мэдээлэл өөрөө ёстой жинхэнэ дөрөвдөг засаглал байж чадах юм бол энэ нийгмийг бас ингээд зөв хөгжүүлж чадах юм байна гэсэн ийм нөгөө хувь хүний ихтгэл үнэмшил үзэл бодлыг төлөвшөжсэн байхгүй юу. Тэр үднээсээ тэгээд нөгөө талаар бас хэвлэлийн хүрээлэнд нөгөө дайны сэтгүүл зүйн багш нар ирж 90 сурвалж сэтгүүл зүйн хичээл орж исэн. Тэгээд тухайд би одоо судалгааны албанд байсан ч гэсэн тэр дайны одоо сэтгүүл зүйн сургуулийн багш нарын хичээлд бас өөрөө суудаг, сонирхдаг сэтгүүлч байгаа бол тэгэл ерөөсөө за ер нь 90 сурвалжлах сэтгүүл зүй гэдэг бол бас илүү судалж за энэ чиглэлээр судалгааны ажил хийвэл болох юм байна гэдэг итгэл үнэмшил төрөөд тэгээд энэ судалгааны ажил руу орсон баг. Тухайн үеийн одоо
гадаад багш нар за магадгүй Данийн ар ус их сургуулийн багш Ларс Моллер зэрэг те багш нар ирж ирсэн баг. Тэр багш нарын одоо ярьж байгаа ерэн сурвалжлах сэтгүүл зүй гэж ярьж байгаа зүйл тухайн үед одоо мэдээ шинэлэг байсан баг те. Та яг юуг онцолж харж байв тэрхүү одоо сургалтуудаас. Тэг яг энэ сэтгүүл зүй хөгжөхөд юу хэрэгтэй юм бэ гэдэг ингээд харах дээр манад эрчим орчин ерөөсөө бүрдээгүй. За энэ бол гадаад орчин гэж ярьж байгаа тийм ээ. Дотоод орчин талаасаа редакцийн одоо хараад бус байдал, бие даасан байдал нь бас яг хөгжсөн үгүй гэдэг анхаарал тавьж исэн. Тэгээ сэтгүүлч бол одоо ингээд идэвхтэй ерэн сурвалжлага хийхэд ер нь бол одоо бас ингээд шүүмжлэх сэтгүүл зүг ингээд хөгжүүлэхэд бол сэтгүүлчийн бие даасан байдлыг хангаж ажиллахад хууль эрхцэн орчин маш их чухал. За нөгөө талдаа тухайн сэтгүүлчийн ажиллаж байгаа редакцийн хараад бус байдал маш их чухал. Тэр үндсэн дээрээс бас энэ нэг анхаарал татчихсан учраас судалгааны ажлуудыг бас ийшин чиглүүлсэн. За редакцийн хараад бус байдал гэхээр чинь тухайн үед одоо яг ингээд санхүүгийн хувьд юм уу, за реклам сурчлагаанаас одоо хоол ангид ч юм уу тий, за улс төрийн нөлөөллөөс хоол ангид ч юм уу, тийм одоо сэтгүүл зүй ер нь сенсацаас хоол ангид ч юм уу тий, тийм одоо хэвлэл мэдээллийн бие даасан санхүүтэй байгууллага байна уугүй юу гэдэг бол их анхаарал татчихсан. Тийм одоо хэвлэл мэдээллийн байгууллагад бол одоо чөлөө сэтгүүл зүй, чөлөө сэтгүүлч бие даасан одоо хэвлэл өгч штэ. Тэр талаас одоо ч гэсэн энэ байдал анхаарал татсаар л байгаа. Шугаар дэгдээсээр л байгаа шүү дээ. Ер нь бол манай хэвлэл мэдээллийн үрэн тийм ээ. Хаалтын гэрээгээл ярьж байна. За баахан мөнгө авсан гинээл гэж үнэн худлаа нь мэддэхгүй тийм ээ. Тэгэхээр Монголын одоо угаасаа өөрийнх нь зах зээлийн онцлог юм уу гэж одоо ч гэсэн би боддгийн. Яагаад гэвэл зах зээл угаасаа зөвхөн хэвлэл мэдээлэл гихгүйгээр одоо хэвлэл мэдээлэл нь өөрөө бизнесийн талбар юм бол тийм ээ. Чөлөө сэтгүүлч өөрийнхөө одоо ерөн сурвалжсан чөлөө тэрийг хэвлэл мэдээллийнхэнд одоо өндөр үнэтэй худалдаад тэгвэрээ одоо ингээд өөрийгөө одоо цалинжуулаад жинхэнэ нөө фриланс гэж чөлөө сэтгүүл зүгээр ажиллахад тийм одоо зах зээл нь байна уугүй юу гэдэг юм их хувьд хомигдмал харагдаад байгаа байхгүй юу. Эрчим орчин ч өөрийн хувьд хомигдмал. Тийм болохоор одоо миний 2000 оноос эхлээд одоо нөгөө судалсан. За тэгээ 2004 онд нөгөө судалгааныхаа ажлыг чиглүүлж исэн. Тэр ерэн сурвалжлах сэтгүүл зүй маань өнөөдөр бас л эдрээд замаар туцаар л яваад байгаа. Гэж одоо 98 оны одоо хэвлэлийн эрхчлөөний тухай хууль батлагдах үед те тэр үед одоо та бол одоо яасан бах те тэр хуулийг баталцах үед тодорхой хэлэлцүүлгүүд те нийгмийн яриа хэлэлцээр судалгаанууд дээр хийж исэн бах те. Тэгэд тэр хуулийг одоо ингээд харахад те ерэн сурвалжлах сэтгүүл зүй хийхэд бас хангалттай зохицуулалт бол чадаагүй юм байна да. Чадах болов уу гэсэн тийм төсөөлөл тухай үед танд байсан уу? Ер нь бол юу шүү дээ. 98 онд батлагдсан хэвлэл мэдээллийн эрхчлөөний хууль чинь бол тийм амархан бас батлагдаагүй байхгүй юу? Тийм. Тэр манай хэвлэлийн хөрөлн чинь бас энэ хэлэлцүүлгүүдийг маш олон удаа хийжсэн. За хэвлэлийн хууль ямар байх ёстой вэ гэдэг талаас нь сэтгүүлчдийн дунд хийжсэн. Тухайн хэвлэл мэдээллийг одоо хариуцаж ажиллаж байгаа удирдлагуудын дунд хийжсэн. За энэ хуулийг батлах улс төрчдийн дунд хийжсэн. Бүгдийг нийлүүлээд хийжсэн. Энэ хуулийг нөгөө их зөв гаргахын тулд тийм. Тэгээд энэ хуулийг баталцахад ер нь бол бас хилцүүлэгт оруулахад улсын их хурлаар батлуулахад ер нь манай хэвлэлийн хөрөлн бол их үүрэг гүйцэтгсэн гэж үздэг. Тийм. Тухайн үеийн инх бат захирал бас нэлээд ингээд санаачлагыг гартаа аваад өөрөө ч бас их сүхэттэй хүн шттэ. Тэгээд бас тухайн үед одоо юу цөөх байсан одоо инх баяр дарга бас энэ хуулийг баталцахад бас их үүрэгтэй, бас энд их орж ирж сэтгүүлчтэй ярилцаж, улс төрчтэй ярилцаж ямар хууль байх ёстой юм гэж санал солилцдог. За энэ хуулийг санаачилсан манай одоо Батүл гишүүн байна. Бас нэлээд санаачлагтай ажиллаж ярилцсны эцэст бол за ер нь бол өнөөдөр бол хэвлэл мэдээллийн эрхчлөөний хуулийг ерөөсөө хүний эрхийн одоо тэр үзэл бодлоо илэрхийлэх тэр юун дээр нь одоо тулгуурлаад тэгээд өөр нь хийх ёстой юм байна. За төрийн одоо байгууллага бол хэвлэл мэдээлэлтэй байх ёсгүй юм байна. Тэгэх юм бол төрийн одоо нөгөө монополиуд дахиад ингээд ард түмэнд мэдээлэлээ тулгаад ингээд нөгөө чөлөө төсөл бодол бол байхгүй юм байна. За тэгээд нөгөө төрийн хэвлэл мэдээллүүд
чинь өөрөө нөгөө төрөөс татаас авдаг учраас за тэгээ захиалга болон бусад зүйлүүд санхүүжүүлэлтэн дээр төрөөс авдаг байсан учраас чөлөөт хэвлэл мэдээлэл хөгжих зах зээл нь бас ингээс өрсөлдөөн болж чадахгүй юм байна гэдэг үндсэн дээрээс ярилцж байгаа. Тэгээд өөр тодорхой хэдхэн зүйл залтаа бол батлыг л баталсан юм. Тийм. Харин тэр хуулийн батлагдсны дараа төрийн төв хэвлэл ард ирэх засгийн газрын төв хэвлэл засгийн газрын мэдээ гэсэн сонинуудыг одоо нөгөө ховчилжүүлсэн. Тийм. Тэгээд нэг сонирхолтой юм нь одоо бас энэ сэтгүүл зүйн оюутнуудад дээр сонин байх болов тийм. Тэр монопол болцсон олон зуун мянган за одоо 150 мянга 200 мянган захиалагчтай тэр сонинг нэрийг ашиглахгүй гэдэг тийм юу орж исэн тийм. Тэрийг бол дагалдах одоо тийм журмаар зохицуулж ирсэн. Тий угаасаа тэхээс арга байхгүй. Жишээлбэл одоо ингээд юу яалаа гэл тэгэхэд чинь төрөөс хэвлэл мэдээлэл салгалаад эргээд ардын эрхч гэдэг ч юм уу одоо зууны мэдээ чинь засгийн газрын мэдээ гэдэг нэртэй байсан. За тиймэрхүү одоо сонинг хувь хүмүүс ч юм ингээд байгалах бол эргээд нөгөө нэг уншигчд хэрэглэгчд андуурах магадлал ихтэй. Тийм учраас нөгөө тухайн үед чинь бол бас нөгөө мэдээллийг түгээх гэдэг юм бол Монголын радио, Монгол телевиз гэдэг цөөхөн мэдээллийн хэрэгслүүд байсан учраас за тэгээд тэдгээр маань бас тодорхой хэмжээр өөрийн хуулиар зохицуулагдана гэсэн байсан учраас бас ингээд мэдээлэл хүмүүст яаж хүрэх вэ гэдэг. Тэгээд дахиад нөгөө чөлөөт өрсөлдөөнийг бас боомлох эсвэл нөгөө мэдээлэл дутуу хөрсөж чөлөөт хязгаарлагдах дахиад тэр захиалгад одоо нөлөө үзүүлнэ гэсэн үндсээс энийг би дахин хэрэглэхгүй гэжсэн. Тэгээд зөв зохион байгуулсан л доо. Тийм зөв зохион байгуул бас тийм сонирхолтой үе байсан болоо даа. Тэгээд бас нэг сонирхолтой юм юу гэжсэн гэхээр энийг нөгөө олон нийтийн болгоход бас ингээд хувьцаанаас нь сэтгүүлчдийг авч болно шүү гэж хэлжсэн. Тийм одоо ингээд ардын эрх сонь чинь өдрийн сонь болж ирсэн шүү дээ. Тийм тэгээд өдрийн ардын эрх соньныг ингээд олон нийтийн болгоод ингэжлээд байхад ардын эрх соньны хувьцаанаас бас түүчд авч болно, олон нийт авч болно гэдэг бас тийм юу явж ирсэн. Тухайд хувьцаа гэдэг ойлголт ч одоо бас их бүдэг бадаг байсан учраас одоо хэрвээ тэр байсан бол энийг уг нь маш олон сэтгүүлчд аваад ингээд ажилласан бол бас магадгүй илүү одоо өнөөдөр өдрийн соньны зах зээл бас илүү өргөн тэлж явах ч талтаа 100-ны мэдээч гисэн. Тийм тэгэхээр тэр үеийн хувьцааны тухай ойлголтууд ер нь бас бидний дунд их бага байж. Би зүгээр энэ дашрамт хэлэхэд миний өөрийн бодол бид нар ингээ бусдыг айгүй их ингээ сурвалжлаад ингээ гүгээд идэг мөртлөө манай хэвлэл мэдээллийн сэтгүүлчд бол өөрсдөө тэр мэдээлэл юугаа ингээ хувийнхаа амьдрал дээр ингээ нөгөө хэрэглэх тал дээр их маруухан юм уу да гэж бодож идэв. Тэгээд тэрний юутай холбоотой вэ? Дахиад нөгөө нэг одоо энэ хэвлэл мэдээллийн хуулийг дахин шинжилээ гэж өргөн баригдаж байгаа хуулийн төслүүд дээр ингээ гаднаас харагдаж штэ тийм ээ. Нэгдэж чадахгүй байна. Маш их зэвсэг бидэрт байгаа. Тийм нэгдэж чадахгүй байна. Яг өөрөөсийнхөө эрхчлөө бидний эрхчлөө юу юм бэ? Бид энэ хэвлэл мэдээллийн эрхчлөөний хуулийг ямар байлгах ёстой юм те? Бид нар дахиад ингээд гүтгэлийн хууль гээл эрүүгийн одоо хуулиар ингээд одоо бас ингээд байцаагдаад явж явах ёстой юм уу? Эсвэл энэ одоо гүтгсэн доромжилсан гэдэг байгаа асуудлыг тэр одоо мэргэжлийн одоо нөгөө зөвлөлүүд нь ингээд юу яагаад явж явах ёстой юм? Эсвэл иргэний хуулиар одоо шийдэж явах ёстой юм уу? Бид ер нь одоо мэдээллийн их сурвалжийг нууцлж чадж байгаа юм уу? За бид нар мэдээлэл рүү ингээд ороход тэр байгууллагын нууц ч гэнэ үү, төрийн нууц ч гэнэ үү, хувийн нууц ч гэнэ үү, тэр нууцаар хамгаалагдсан зүйлүүдийг тэр бид нар нэвтэрч чадж байгаа юм уугүй юм уу тийм ээ? Гэх мэт нөө редакцид ажиллаж байгаа редакцийнх нь одоо тэр эзэн нь хэвлэлийн эзэн нь үнэхээр одоо улс төрөөс ангид эдийн засгийн хараац байдлаас ангид хөгжүүлж чадж байгаа юм уугүй юм уу гэл ингээл маш олон асуудлууд бас байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар энийгээ маш их сайн ойлгоод тэгээд хэвлэлийнхаа эрхчлөөний одоо юу бид нар нэг зөв хууль боловсруулаад тэгээд тэрийг нэг их хурлаар баталж чадахгүй өөр байдлаар завхруулах гэдэг бид нар бас тэмцэх аюу том зэсэгтэй хүмүүс. Тийм бойкот хийж болно те нэгдэж чадна. Тэгэхээр бид нар энэ дээр ерөөсөө нэгдэж чадахгүй байгаа. Нөгөө л ярьжсэн юмнууд маань дахиад өнгө цэс нь хувираад ингээл дахин хувираад улс төрчдийн тогтоом болоод байгаа юм болов уу гэдэг ийм нэг бодол зөв хөндлөнгөөс харж байхад ажиглагддаг. Би одоо сүүлийн 10 жил бол бас хэвлэл мэдээлэлээс их ангид байна л да. Тэгээд судалгаач нэг хийхгүй байна. Ингээд харах тэр нэг тийм байдал ажиглагдаад идэг. Харин тий. Тэр загасч нэмэр гэдэг шиг тий. Загасч нэмэр усгүй гэдэг шиг бид нар бас нэгдэж чадахгүй байна уу да гэж ингэж боддог. Дээр нь бид нартай том өрсөлдөгч одоо нөгөө цахим сүлжээ
тийм ээ. Одоо сошиал медиа гэдэг ба шүү дээ. Сошиал медиа маш хүчтэй хөгжиж байна. За янз бүрийн мэргэжлийн хүмүүс одоо цахим сүлжээн дээр одоо янз бүрийн контентууд хийж байна. Тэр зарим нь баг сэтгүүлчээс илүүтэй одоо мэдээллийг илрүүлэх. Тийм ээ. Одоо нийгэмд хэрэгтэй мэдээллүүдийг маш хурдтай тарааж өгч байна. Тийм. Тэгээд ийм үед нөгөө нэг бид нар их хурдтай ажиллаж чадахгүй байгаа ийм үед одоо нөгөө тэр инфлюенсер гэж нэрлэдэг байдаг. Сошиал одоо хэвлэл дээр мэдээлэл дээр, Facebook дээр, Instagram дээр, за одоо TikTok ч гэдэг юм янз бүрийн платформуудыг ашиглаад мэдээлэл түгэж байгаа тэр хүмүүсийг сэтгүүлчтэйг андуурч байна, тийм ээ. Тэгээд эргээд хэвлэл мэдээллийнхэн гэдэг нэр одоо муу нэрийг манай хэвлэл мэдээллийнхэн бас үүрч байна. За энэ сэтгүүлчд бол худалдагдсан, энэ сэтгүүлчд бол одоо бусдад үйлчилдэг, ард түмний төлөө үйлчилдэггүй ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ бүхнийг ялгаж салгадаг тэр мэдээллийн зах зээл эдгээр биш шүү, эн чинь ийм шүү гэдэг юмыг бас олон түмэнд мэдээлэх. Тэр юмнууд нь бас манай хэвлэл мэдээллийнхэн гэж нэг юм одоо бараг юм давлгаач үүсгэмээр санагдаад байгаа байхгүй. Үнэхээр л одоо өөрсдөө хараад бас ажиллаж чадж байгаа бол бид нар бишээ нэг ойлгоороо гэдэг юмыг олон түмэнд хэлээд өгөх юм бол олон түм мэдээлэлгүй үндсэн дээрээс хадгалт өгдөж байгаа шүү дээ. Олон түмний буруу биш байхгүй юу? Тэгэхээр сошиал медиа одоо сэтгүүл зүйн мэргэжлийн стандартыг бол ингээ өөрчилж өглөө тий. Тэгээд одоо хэрэглэгч контент үүсгэдэг болсноос хойш л ер нь тийм болчихлоо. Тэгэхээр энэ дэр бол ярих зүйл их байгаа. Тэгээд түрүүн та бас нөгөө хэд мэдээллийн салбарын эзэмшлийн асуудал их сурвалж нууцлах гэх мэт олон одоо яг л одоо нөгөө манай салбарт байгаа. Тийм одоо 20-од жил бараг 30 жил яригдж байгаа асуудлуудыг та хөндөж जैन тий. Яг энэ дээр бас зах зээл дээр эхнээсээ бас эерэг юунууд үр дүнгууд гарч байна. Одоо орлогынхоо бүтцийг ил тод одоо зарладаг болсон байна. Манай зарим сайт сонинууд эдэр тий. Тэгэхээр энэ бол тун бас зөв тийшээ явж байгаа. Тэгээд за мэдээж өдөр тутмын буюу одоо ийм сэтгүүл зүйн маань явж таарна. Нөгөө тээгүүр одоо 90 сурвалжлах сэтгүүл зүйн талаар тантай бас танаас асуух асуулт надад байгаа. За тэгээд та 90 сурвалжлах сэтгүүл зүйн Монгол ба бусад гэдэг ийм ном гаргасан тий. 90 сурвалжлахын талаарх таны 2 баг 3 дахь ном болов гэж би бодож байна. Тэгээд энэ номыг бас би судалгааны зорилгоор уншиж байсан. За энэ дээр та нэг Watergate-ийн хэргийн талаар бол одоо энэ хэргийн талаар энэ дээр ажилласан сэтгүүлчдээс суралцах юм их байгаа гэж та хэлсэн. Зэрэгцүүлээд та бас нөгөө за 80-ад оны сүүлээр гарсан одоо нөгөө юуны хэргийн талаар тий Барамсаагаан одоо бичсэн өгүүллийн талаар бичсэн. Тэгээд энэ хоёр талаар бичсэн Монгол одоо сэтгүүлчд маань одоо одоогийн залуу сэтгүүлчд маань ч гэсэн ер нь юу сурах ёстой талаар та хэлж өгөх. Нөгөө Барамсаагаан нийтлэлээр тулгуурласан нь бол нөгөө юу юм баа. Барамсаагаан бол нөгөө юу штэ шүүмжлэл сэтгүүл зүй гэж одоо тэр үеийн эн чинь нөгөө шүүмжлэл сэтгүүл зүй буюу нөгөө асуудал дэвшүүлэх сэтгүүл зүйдээр тулгуурлаж 90 сурвалжлах сэтгүүл зүй болгоцсон байгаа байхгүй юу. Тэгээ Барамсаагаан ямар үед амьдарч ирсэн бэлээ дөнгөж нөгөө өөрчлөн байгуулалт за нэг арчлын нэг дөнгөж салхи сэвэлзэл тийм ээ. Тийм хэцүү одоо тийм цаг үед Барамсаагаан нөгөө шорон дотроос өшөө авахчд байдгүй хуульчид бага хууллаа гэдэг ингээд юм цуврал юмнууд явж исэн. Тийм. Тэгэхээр тийм хэцүү үед бол Барамсаагаан нэг юм одоо үзүүр нэг асуудлыг үзүүрээс нь барайл ерөөсө тал талаас нь сурвалжлах гал ингээд өөрийнхөө сэтгэл хөдлөлт шавтаагүйгээр баримжуулах гал ингээд яваал цуврал нэвтрүүлгүүд цуврал одоо сурвалжлагуудыг нийтлээд тэгээд тухайн үеийн тэр нь одоо нийгэмд ингээд онцлогч исэн. За үнэхээр одоо хуульчид бол нөгөө цол хэрэгмээ ахиулахын тулд ч юм уу алдар нэр олж авахын тулд ч юм уу тухайн үеийн одоо шүүх прокурор бас л ийм одоо хүнийг хилэмгдүүлдэг асуудлууд байсан юм байна. Хэргийг маш хурдан илрүүлэх юм бол сайн хулж бол байдаг юм байна. Хэргийг сайн илрүүлэх юм бол гавьяа туулж болдго юм байж гэдэг юм уу те. Гэтэл тийм юмны ард үгүй энэ хүмүүс хилмигдсэн байна. Жирийн хүмүүс хилмигдсэн байна. Яг гэмт хэрэг хийсэн хүмүүсийг хулгай хийсэн хүмүүс чи эдгээр биш штэ гэдгийг Барамсаагаа гаргаж ирсэн байгаа байхгүй юу. Тэгээд эрэхтэр энэ бол яг сэтгүүлчүүн бүтээлч буюу эрэл хайгуул хийсэн. Тэгээд нийгмийн ач холбогдолтой, системийн ач холбогдолтой, тогтолцооны ач холбогдолтой тийм эрен сурвалжлага болж байгаа. Эрен сурвалжлагын ач холбогдол бол ерөөсөө тогтолцооны асуудлыг
хөдөж тавих. Тэгээд одоо тэр тогтолцоогч нь бол удирдах яваа нэг албан тушаалтнууд байж байгаа шүү дээ, тийм ээ. Тэр албан тушаалтнууд одоо хэр зэрэг шударга ажиллаж байгаа юм. Тэд нар өөрөөсөө яаж алдаа гаргаж байгаа юм гэдэг имийг илрүүлж тэр тогтолцоогоос асуудал ерөн сурчлах сэтгүүл зүйн ард байгаа байхгүй юу. Тийм. Тэгэхээр тэгж авч байгаад нөгөө нэг хуульчид бага хууллаа гэх тээ. Ан чи зөв жирийн хүмүүсийг хилмигдүүлсэн юм бэ, үгүй юм бэ. Тэр эрдэмтдийн хэв сулгаасан гэдэг хүмүүс бол шоронд нөгөө ял завшаал тэгэл бусдыгаа гүтгээл тэрнийхээ хэрээр өөрөө шоронгийнхоо юмыг бас нөгөө ялыг хөнгөрүүлээл те тэрний ард хэргийг одоо сайн шүсэн гэснээр прокурор нь одоо гавьяатч болж байгаа шиг те тэгэнгүүт үгээ гингүүт нөгөө хуульчдын тэр тухайн үед нөгөө хууль прокурорын тогтолцоонд байсан юмыг ингээд хуулж хайж чадсан. Тийм прокурор шүүгтээ итгэжсэн олон түмний итгэлч нь нөгөө нэг үгүй юм байна те эн чинь ингэдэггүй юм байна тэгсэн юм байна ингэсэн юм байна гэдэг тухайд хэвлэл бага байсан учраас тэр эрдэмтдийн хэвсмээс улгаасан тэр хэрэгчин бол нийгэмд бүр тухайн одоо барамсуугаас өмнө дуйлан дэгдэжсэн байхгүй юу тэгэнгүүт барамсуугаа эргэж яагаад зөвөр нэг иргэний мэдээлэл дээр тулгуурлаад нөгөө нэг шоронд байгаа хүмүүс чинь би одоо ингэж хүмүүсийг эргэж ингэж гүтгэжсэн юм аа би бол энэ хүмүүсийг ингэж гүтчихсэн ийм юм шүү гэдэг юм а эргэж нөгөө дотроос илчилж байгаа шүү дээ. Тэр нь үнэн худлаа юу гэдэг тэр сэжүүрээс сэтгүүлж барайл эрен сурвалж явсаар гал нотлол гаргаж ирж байгаа. Тэгэхээр тэр үг би Монгол нөгөө нэг нийтлэлийн юм дээр тулгуурлаж номдоо чицсэн байгаа бас нөгөө докторийн ажилтнч энэ ажлын судалгаа манай хэвлэл мэдээллийн судалгааны ажил гэдэг бол яг баримтан дээр тулгуурлаж тэгээд яг сэтгүүл зүйн зарчим, ёс зүйн зарчим дээр яаж ажиллах ёстой юм бэ гэдэг тэр онол дээр нь тулгуурлаад баримтаар төшөөлж хийж яадаг тийм сэтгүүл зүйн байхгүй тийм. Тэгэхээр энэ бол өөрөө их ач холбогдолтой. Түрүүчийн миний анхны ном бол нөгөө юу штэ нөгөө нэг хэрхэн ерэн сурвалжлах. Тийм хэрхэн ерэн сурвалжлах вэ гэдэг нөгөө нэг юуны нэг ерөнхийлөгч Филиппиний нэг нэвтрүү ерөнхийлөгч нөхөр өөрийгөө би бол ард түмэнд эстрадагийн хэрэг дээр тулгуурлаж бичсэн тийм ном шүү дээ тийм. Тэгээ хэрхэн ерөн сурвалжилт юм бэ гэдэг ингээд Монголд одоо нөгөө зориг сангийн шугамар 2001 онд шугамар тэрийг хийсэн. Тэгээд би бас нөгөө яг ингээд зориг сангийн шугамар одоо сэтгүүл зүйн доктор асан Чойсан багш битээр бас энэ чиглэлээр бас судалгаа хийгээд тэгээд зориг сангийн шугамар тэгээд хамтарч ажиллаа. Тэгээд ерөнхийдөө нь бол манайдас эрен сурвалжлага хийх арга зүй хэрэгтэй байна сэтгүүлчтэй тийм. Арга зүй байхгүйгээр бид нар бас яаж одоо эрен сурвалжлах юм бэ гэдэг үндсэн дээрээс тэр хэрхэн эрен сурвалжлага гэдэг номыг хийчихсэн. Тэгээд яг ихэвчлэн бол Америкийн сэтгүүлчдийн кейс байгаа. Угаасаа тэр Филиппин төвдөө олон улсын эрен сурвалжлах төв болтлоо. Тэр хэдэн дөрвөн одоо эмэгтэй сэтгүүлч хөгжүүлж чадсан. За Америкийн эрен сурвалжлуудаар үндэслээд одоо ч гэсэн тэр дөрвөн сэтгүүлч бол манай Монголд бас ирж хэвлэлийн хүрээлэн зориг сангийн шугамаараа сургалт явуулж исэн. Одоо дэлхийн орнуудаар яваад за та нар ийм арга барилаар эрен сурвалжлах хийгээрэй гэдэг ямиг түгээж байгаа. Тэгээд тэр үндсэн дээрээс бас Монголын сэтгүүлчд бол за сэтгүүл зүйн сургуулиуд ч гэсэн эрен сэтгүүл зүйн заахтаа энэ олон улсад өөрөө бест болж байгаа, олон улсад зөв арга зүй болж байгаа энэ дээр тулгуурлаж хийгээсэй гэсэн үндсэн дээрээс тэр номыг гаргаж ирсэн. Ер нь бол тийм орчуулгын номыг одоо Монгол кейс дээр, Филиппиний кейс дээр, Америкийн кейс дээр бол гаргасан гэж хэлж болно. За би бол өөрөө нөгөө ингээд номоо гаргахад их азтай. Тийм нөгөө эхний номыг бол Нүбийн одоо арслба сэтгүүл зүй төслөөс санхүүжилжсэн. Тийм надад зохиогчхон шагналыг өгөөд тэгээд хэвлүүлээд за энийг бол одоо ингэ сэтгүүлчд өнгөө тараа, сэтгүүлийн сургуулиуд өнгөө тараа. Тийм. За хоёр дахь номыг бол Азийн сан бас ингэж өнгөө яаж исэн тухайд Азийн санд нөгөө нэг авилгалын эсрэг төсөл хэрэгжижсэн. Тэгээд авилгалын эсрэг бол одоо хамгийн сайн тэмцэж чадах хүмүүс бол хэвлэл мэдээлэх юм аа, сэтгүүлчт юм аа. Нэг баг нь нөхгүй тэмцэх нэг баг нь. Тэгэхээр энэ тэр үднээсээ одоо энэ номыг бас дэмжиж гэдэг ингэж бас хэвлүүлжсэн. Тэгээд ингээд миний номнууд сэтгүүлчтэд хэвлэлийн байгууллагуудад, номын сангуудад өнгөө тарагддаг. Тийм. Тэр утгаараа би бас өөрийгөө их азтай гэж боддгийн. Тийм.
зөв тий. Би бас оюутан байхдаа таны тэр номыг авч ирсэн тий. Бас азтай байсан байна. За та сая Филиппиний жишээг ярьлаа тий. Энэ өнгөрсөн 100 Филиппин явсан л да. Тэгээд бас нэг хэл мэдээллийн судалгаа юуны ажиллаар. За тэгээд Филиппиний одоо юу ч юм бол одоо нэг сэтгүүл зүйн нөхцөл байдал за өнгөрсөн өмнөх ерөнхийлөгчнүүд Дутертегийн үед сэтгүүлчдийг маш их одоо хилмигдүүлж бод авчиж гадуурхдаг гэдэр тий. Тэрнтэй одоо тэмцэж байсан Мария Реса гэдэг эмэгтэй дарангуулагчтай хэрхэн тэмцэх вэ гэх ном бичсэн Нобелийн шагнал авсан тий. Тэгээд миний нэг бодсон юм за Мария Ресагийн юу байна? Ер нь тэгээ олон зуун Филиппин сэтгүүлчид байна. Тэрнээс өмнөх таны нөгөө түрүүн хэлж ирсэн ерөнхийлөгчөө огцруулсан сэтгүүлчдийн огцруулсан. Тий. Тэгээд улаан хевсийн суулсан гэдэг шүү дээ. Тий. Тэгээд тэр цоврал нэвтрүүлгүүд, юунууд, сонины нийтлүүд эдэргээ харж байхад тий. Ер нь ямар улсын одоо сэтгүүлчид ийм одоо тэмцэгч чанартай байдгийн одоо эрх мэдлэлтнүүдтэй одоо ийм мохшгүй дайчин байдгийн магадгүй одоо нөгөө ерэн сурвалжлах сэтгүүлзэг хөгжлийн нэг тийм зөв голдролтой ороод явсных уу эсвэл одоо зөв арга зүй тэнд байсных уу ер нь ерэн сурвалжлах сэтгүүлзэг хөгжүүлнэ гэдэг нэг тийм салбараараа тогтсон тийм нийтлэг хэлцэж тохирсон тийм соёл байдаг юм болов уу гэж би хувьдаа таамагласан. Таны талаар юу гэж? Тийм, яг соёл гэдэг зүйлтэй би санал нийлээд байна. Тэгэхээр нөгөө ямар ч хүн сэтгүүлч бай, жирийн иргэнч бай, нэг одоо төрийн байгууллагын албан агчч бай, энэ бидний амьдарч байгаа нийгэм бол нэг л бишээ гэж бодож байгаа өөрчлөлт хүсэн шүү дээ. Тийм одоо олон хүмүүсийн ингээд нөгөө нэг сэтгэл зүйдээр ингэж энэ ерөөс сурвалжлалт хөгждөг юм билээ. Түүнээс зөвхөн хитгэн одоо сэтгүүлчд биш. Тэгэнгүүт одоо сэтгүүлчд яг юмны нэг зах сэжүүрээс бариад авангуут тэр чинь ингээд за энэ юутай холбогдох уу, энэ хинтэй холбогдох уу, энэ хүн хаана байгаа юм, энэ хүн ямар ёс зүйтэй хүн, энэ хүн надад үннийг хэлэх үү, би энэ хүнийг хамгаалж чадах уу гэл ингээл нөх сэтгүүлч чинь бүр юм том зураглал гаргадаг байхгүй юу. Одоо оюуны зураглал хийн. Тэгээд төлөвлөгөө гаргана. Тэгээ багаараа маш их чанд нууцлалтай ажиллана. Яг тэгвэл нөө мэдээллийг олж авчаад бид нар ийм ерэн сурвалжиж байгаа шүү гэдэг тэр мэдээлэл нэг нь алдах юм бол тэгэл тэр сэтгүүлчдийн амь насанд халгаатай. Тийм тэгээд тэр эстрадаг огцруулсан юу бол сэтгүүлчд бол маш олон цувралууд бичсэн. За ерөнхийлөгч бол ард түмэнд би бол одоо миний амьдрал бол та нарт юусэн ингээд толмит одоо юм ил тод байгаа гэж зарлчиж байгаа шүү дээ. Тэгэхээр ард түмэн бол итгэнэ. Тэгэл өчнөө бол нууц амрагтай. Тэрийгээ жил тод хэлцдэг. Тэгээд тэр ч өөрөө жүжигчин хүн. Тийм. Тэгэнгүүт ард түмэн ерөөсөө ингээд итгэл киноны хэлээ тий. Тэгээд ард түмэн итгэл манай ерөнхийлөгч бол ерөөсөө ард түмнээс юмнуудгүй гэл ингээл тийм том халахвч хийчихэд тэр сэтгүүлчд бол энэ хүн тэгээд хөрөнгө орлогоо мэдүүлсэн байж идэг тий. Тэгтэл нөгөө нууц амаргуудынх нь амарг болгондоо ордон барьж өгдөг. Гэтэл мэдээж ард түмний амьдрал бол Филиппиний ард түмний амьдрал одоо ч гэсэн ядуу шүү дээ. Тий, одоо ч гэсэн. Тий, яг ингээ баян хоосны ялгаа бол маш өндөр болцсон. За тэгтэл сэтгүүлчид тэр дөрвөн сэтгүүлч юмхтэй эстрада нууц орлогоо бол ил тод болгоцсон. Олон нууц амрагтай. Тэгэл хамгийн сүүлчийнх нь нууц амаргад 10 идэгч байдаг лээ. Бүр одоо том ордон сүндэрлсэн. Энэ ямар одоо хөрөнгө орлогоор энэ хүн ордныг бариад байна вэ гэдэг дээр сэтгүүлчд анхаарлаа хандуулсан байхгүй юу. Тэгэл анхных нь ордон дээр очиод нөгөөн дээр очиод тэгэл тэр ордны бүр ингээ ханаас хүртэл хан дээр хүртэл өчсөн жижигхэн тэмдэглэл энтрийг хараад тэгэл эстрадаг яад юм бэ нэхэр хүмүүсийг дарамталдаг юм байна. Мөрөдөд тоглоом тоглолт юм байна. Мөрөдөд тоглоом тоглонгуудаа хүмүүсийг дарамталж надад бууж өг. Нөгөө албаар одоо бууж өг гэд тэр хүмүүсээс авилгал хэлэх бол авдаг. Тэгэнгүүтээ яах вэ? Тэр хүмүүс чинь нөгөө бас дахиад нөгөө бууж өгснийхээ хариуд бас албан тушаал ч юм уу юу ч юм авна штэ тий. Тэгэж маш их мөнгө олж тэгээд тэр олсон мөнгөөрөө тэр ордныг барьд юм байна. Энийний цаана бүхэл бүтэн одоо за бүлэглэл байгаа юм байна гэдгийг илрүүлж цуурлаараа илрүүлсэн байгаа байхгүй юу. Тэгээд эстрада чинь нөгөө энийг мэдчихэд дөрөвхөн сэтгүүлч эмэгтэй ажилласан. Ерөөсө баг болж ажиллах болохгүй. Тэгээд нэг одоо Карола гэдэг баха, тэр эмэгтэй л одоо бүх юмудаа ингэж нусифэнтэй хадгална. Тэгээд бүх одоо тэнд дотор байгаа их сурвалжуудыг бүгдийг ингээ хоёр дахь нэрүүдээр нэрлэнэ. Одоо баавгач гэдэг юм уу, зурамч гэдэг юм гэдэг нэрээр нэрлэнэ. За тэгээд сефэнтэй хадгална гэж нийтлэгдэхээс өмнө. За тэгээ байж л эстрада чинь нөгөө сэтгүүлчтэйгээ мэдчихад
Тэгээд одоо нөгөө юу яа. Мөнгө төгрөг амлан наалмын жишээл амлан тэ нийтлэхийн өмнө тэгэнгүүт бид нар бол тийм давтахгүй гэдгийг хэлдэг. За нийтлэх сонин хэвлүүд бас олдохгүй. Тухайн Филиппиний дээр сэтгүүлч ерөөсөө эстрадаг л тойрсон. Эстрадаг л одоо яаж инээж जैन ямар хувц хүмсэж जैन яаж одоо яаж бүх юм ингээ гойчсон юм хэл мэдээлсэн байхгүй юу Филиппин. Тэгээд бүр юм хэмжээшгүй одоо тийм хүчрэх хүн байсан. Тэгээд нэг хамгийн сүүлд нэг сонтой ярьж чад би одоо тэр сонин сайн санахгүй банаас марцсан байна. Нийтлээ хөвлээд тэгээ бүр шууган дэгддэг байхгүй юу. Тэгээд хоёр дахь нийтлээд нэг суул штэ. Тэгээд шүүхтэр ард түмний хяналтыг ааш тавьсан. Тэгээд нөгөө ард түмэн чинь нөгөө мэдээлэл авангуудаа дургуцаад шүүхийн өмнө жагсаад тэгээд шүүх аргагүй ирэхэд нөгөө ард түмний эсрэг хүслийг хүлээн зөвшөөрөөд эстрадаг богсруулдаг байхгүй юу? Тийм. Ийм л хүчтэй. Тэр эрен сурч тухайл ийм л хүчтэй сэтгүүл зүй. Тийм. Одоо юу гэх юм бэ? Юмыг өөрчлөх юм. Тийм, нийгмийг өөрчлөх, тогтолцоог өөрчлөх. Манайд бол үе түм асуудал байгаа сэтгүүлчд багаараа ингэж ажиллаж чадах юм бол бас л маш их том өөрчлөлтийг авчирна. Тийм. Тэгэхээр энэ дээр яг манай нэг асуудал гарч ирж байна уу гэд салбарын одоо нөгөө юг хөрөнгө оруулалт те юу тэр тодорхой биш байгаа нь те тэгэхээр одоо нөгөө яг шудраг байна уу гэж одоо юуны салбарын гинэ одоо хэвлэл мэдээллийн байгууллагуудын санхүүжилт ил тод биш байдаг шүү дээ те тэгэхээр энэ дээр одоо чи нөгөө сайн нөгөө эстрада хэвлэлийг ингээ угжаад байж идэг гэдэг шиг те манайд тийм одоо улс төрчдийн халаасанд байдаг хэвлэл мэдээллүүд гэдэг асуудал гарч ирж байх шиг байна те энэ бас эрен сурвалжлах сэтгүүл зүй хөгжихгүй байх нэг юу болж байгаа. Тийм шүү дээ. Яг тэгвэл эрен сурвалжлах сэтгүүл зүй бол эр зоригийн асуудал байгаа байхгүй. Эр зориг. Тэг эр зориг гаргаад яг ингээд тууштай байх юм бол бид нар жижигхэн ч гэсэн энэ юмыг илчилж чадна. Жижигхэн зүйлийг илчлэхэд эргээд тэр нь нөлөөлнө. Тогтолцоондоо нөлөөлнө. Тэгэхээр манайхан нөгөө одоо юу ингээд эрен сурвалжлах гэж яваад байна вэ гэдгээр миний харж байгаа зүйл ингээд би бурууш төвлөж магадгүй. Улс төрчд нь өөрсдөө илчлээд байна. Мэдээллийг өгөөд байна. Тийм тэгэнгүүт хэн өгсөн бэ гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр нөгөө сэтгүүлчийн нөгөө нэг бүтээлч үйл ажиллагаа байхгүй болчоод тэгээ дахиад улс төрчд нь мэдээллийг өгөхдөө магадгүй одоо санхүүжилттэй өгдөг байж магадгүй мөнгөтэй өгдөг байж магадгүй тий. Тэгэл дахиад нөгөө сэтгүүлчийн нөгөө бүтээлч ажиллагаа яг ингээд хараад буусан тэр үйл ажиллагаа нь алдагдчихад байгаа юм боловч хараад. Тэгэхээр эрен сурвалжлах биш. Зэвсэг болоод байх гэсэн үг шүү дээ тий. Хэвлэл мэдээлж өөрөө угаасаа хүчтэй. Сэтгүүлчид ингээд ажиллаад байвал магадгүй одоо инфлюенсерүүдэд магадгүй юугаа өгчөөд мэдээлэл өгчөөд тэд нар ингээд нөгөө мэдээлэлд их үнэн шударга зүү юм хийдэг хүн шиг ингээд болоод байвал одоо манай магадгүй сэтгүүлчтэй ажилтгүй болж магадгүй шүү. Зүгээр хаждагч болохгүй ахaltaа. Тэгтэл нөгөө дөрөвдөг засаглал за өмнөний шүүгчүүдийнхтэй нөгөө нэг сэтгүүл зүгөөч авч явж байгаа айгуу гоё маш их гоё нэр хүндтэй юмнууд байгаа даа шүү дээ нийгэмд те. За сэтгүүлчтэй л итгэж гэдэг юм уу хэл мэдээллийнхандаа ч итгэх гэдэг олон түвний итгэл ч юм уу тэр болгоныг олж авахд бас нэлээд их юу орох хаа. гэж би бас бодоод байгаа шүү дээ. Урагшилж байгаа юм байгаа ухарж байгаа ч юм байна. Харин тийм. Тэгээд энэ нөгөө сэтгүүл зүйд нөлөөлж байгаа сэтгүүл зүйн стандартыг өөрчилж байгаа юмнууд дээр тий. Тэгээд энэ ер нь л одоо 90-ад оны сүүл за 2000-ад оны их үеэр л одоо нөгөө гадны хэвлэлүүд, гадны блогрууд эдэр бичихтэй тий. Интернет энэ блог ертөнц юу яаж чинь тий сэтгүүл зүйн мэргэжлийн стандартыг эвдээд эхэллээ гэж хэлсэн. Дараа нь 2005, 2010-ад оноос эхлээд сошиал медиа дээр яг энэ асуудал гарч эхэлсэн тий. Тэгэхээр асуудлууд их байна. Яг таны хэлдгээр урагшилж байгаа юм байгаа гэж AI-тай холбоотой юм ярьж байна. Хиймэл оюухантай тий. Сэтгүүлчд гоё хиймэл оюуханаас асуучаал тэгэл тэрийг нийтлэл болгоод явж гин гэх шиг тий. Гэх битээ тий. Тэгэхээр мэдээж бид нартай одоо энэ технологи бол байнга хамт байна. Бид нар угаасаа технологиос сухтаж чадахгүй улам хөгжиж штэ тий. Тийм учраас бид нар яаж ажиллах вэ гэдэг юмыг одоо дэлхийн сэтгүүлчдээс бас сурах хэрэгтэй байгаа гэж би бодод байна. Тий. Дэлхийн сэтгүүлчд яаж ажиллаж байгааг бас би бол үнэхээр одоо эрен сурвалжлагын юг одоо ойрд хийгээгүй. Тийм учраас бас хэлж чадахгүй. Тийм байгаа шүү. Тийм мэдээж хөгжиж л байгаа. Тэ сэтгүүлчд бас аргаа олж л байгаа, нийгмээ өөрчилж л байгаа гэж ингэж бодож байгаа шүү дээ. Тэгэлгүй яг одоо нийгмийн мэдээллийн сүлжээ одоо жишээ нь
одоо юу гэдэг те хэрэглэгчдийг нэг газар аваачаад бүгдийг ингээ юу чинь харж जैन те. Тэгээд нөгөө талд яг хэвлэл мэдээллийн байгууллагын одоо эфир үзэхгүй байх, зурагт үзэхгүй байх, мэдээллийн сайт руу шууд хандахгүй байх гэдэг ч юм уу асуудал байгаа ч гэсэн сэтгүүлчд бас тэнд арга ивэ олоод те. Жишээ нь одоо улс төрчдийн одоо хүүхдүүдийн Instagram дээрх зургийг аваад энэ ямар учиртай мөнгө, ямар учиртай үйл явдал энд болоод байна гэдэг ч юм уу бас сэтгүүлчүүд эерэг талын зүйлс бол байгаа. Гэхдээ бас энэ дээр нэмээд одоо тий сэтгүүлчд бас сураад яагаад явах вэ? Өөрсдөө хамгаалтыг маш их сайн хийх юм бол ер зарыг хөдлөх байх гэж байна. Тэгэхээр өөрсдийнх нь хамгаалт нь юу юм гэхээр өөрсөндөө одоо нууц их сурвалж хамгаалах тийм ээ. За тэгээд би бол гүтгээгүй шүү гэдгийг нотолж чадах баримттай байх. За улс төрчид бол байнга л гомдол нэгчээдэг учраас энэ асуудал нь одоо иргэнийхээ хуулиар зохицуулагддаг байх ч гэдэг юм уу тийм. Улс төрчдод өөрсдөнд нь одоо олон нийтэд өөрийгөө сурчлахын тулд хэл мэдээлэл хэрэгтэй юм болвол шударгаар одоо ажиллая. Таны сайн хийж байгаа юмыг юу яа буруу гэж чинь юу яа гэдэг ч юм уу. Ингээд нөгөө нэг бид нар карманд нь багтахгүйгээр бас ингээд нөлөөллийнхээ юмнуудыг өөртөө ингээд жижигэн ч гэсэн одоо түрүүчийн хэлдэг юмнуудыг ингээд сайн ингээд гаргаж ирээд тэгээд дээр нь нэг мэдээллийг ингээд нэг юм зөв мэдээллийг нөгөө тал нь одоо үүсгэж ингэж төрөвдүүлэхгүйгээр нэг хэл мэдээллийн одоо ерөн сурвалжлагын аястаа ч юм уу шүүмжлэлт нэмийг нөгөө хэл мэдээлэл нь үүсгэж байгаа шүү дээ. Тэгэхээр тийхгүйгээр яг ингээд тогтолцоонд бид нар нөлөөлнө гэдэг юмгаа хамтдаа ингэж хийх юм бол сэтгүүл зол хөгжинэ. Тэ одоо нөгөө төрөвдүүлчихэж байгаа. Харин тий. Тэгээс төрөвдүүлчихэж байгаа тий. Тэгээд нэг нь ингээд гайгүй мингүүд нөгөөд нь үгүй шүү гэж үгүйсгээл тэгэл ингээл юу яагаад идэг. Тэгэхээр өөрсдийнхөө хамгаалах механизмыг эрхцүү хүрээнд нь маш их сайн зүв ягаад тэгээд нөгөө нэг альва нэг хүнд сэтгүүлч байна уу, эмчч байна уу, багшч байна уу, жирийн иргэнч байна уу нэг юм ёс зүй гэдэг нэг дотроос нь хатгадаг юм бидэн шүү дээ. Нэг морал ёс зүй те ёс суртахуун. Тэр юмныхаа хүрээнд л одоо хүн өөрөө яах юм бол за би бол одоо мөн чанараараа бол сэтгүүлч мэрэгт яагаад сонгосон юм би ямар нэгэн юмыг одоо энэ болохгүй байгаа юмыг би мэдээлэгч гэдэг юм уу би нийгмээ сайхан болгохын тулд нийгмийнхаа өмнө алхахын тулд би энэ мэрэгчлийг сонгож байгаа шүү гэдэг тэр сонгосон тэр сонголтонд үнж байх нь хамгийн чухал юм шиг л. Эмч хүнийг нөгөө тангарахтаа үнж гэдэг шиг тий. Сэтгүүлч хүний багш хүн бас тангарахтаа үнж бай та нар ажил хаяад татаад миний хүүхэд одоо хичээлээс хоцордлоо гэж бас нэг миний хэсэг шахсан шүү дээ. Тэрнтэй яг адилхан багш нар хүрхий совьстандаа олоод магадгүй ажил хайлтаа зогсоосон ч биш магадгүй. Тэрнтэй адилхан сэтгүүлч нь би энэ мэрэгжлийг сонгосон бас нэг өөрийнх нь яагаад сонгосон бэ гэдэг нэг бүр нэг юм сэтгэл зүрхний нэг юм байгаа шүү дээ. Мэрэгжлийг сонгоход тий. Тэрийгээ сонсож чадах юм бол сэтгүүлчд маань нэгдэж чадна гэдэг. Одоо би нөх хүн бүр хүнийх нь сэтгэлийн өөрөөр орж штэ. Би бол чадна гэж үздэг. Мэргэжлийн үндснээр орж тий. За тэгэхээр бид хоёрын яриа ерөөдөө өндөрлөгт тийшээ хандж байна. Тэгээд хэвлэлийн хүрээлэнгийн та судалгааны алба тий. За анхны судлаач нарын нэг байсан. За тэгээд та энд бас оюутнуудад ерөн сурвалжлах сэтгүүл зүйн талаар тий. Илтгэл лекц тавьж исэн. За тэгээд түрүүн бас та ярьлаа хэвлэлийн хүрээлэн 1998 оны хэвлэлийн эрхчлөөний тухай хууль батлагдах үед маш их хилцүүлэг юунууд хийж исэн. За тэгээд 2000-ад он гарсан хэвлэлийн хүрээлэн салбарын одоо судалгаануудыг хийж байсан. 2010-ад оны үед одоо юу гэдэг нь мэргэжлийн эдийн засгийн ерөн сурвалжлах их мэд сургалтууд клубүүд нээжсэн тийм. За тэгээд нөгөө салбарын одоо ёс зүйн одоо тийм хэвлэл мэдээллийн зөвлөлийг бий болгоход 2013 онд тийм тэрнээс өмнө жишээ нь бол хийсэн одоо би сандын 2002-3 оны үед л Монголд хэвлэлийн медиа консулыг байгуулахаас бид юундаа зүрхшээн вэ гэдэг хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл дээр одоо тийм одоо нийтлэл уншиж ирсэн. Гэх мэтчлэн ажлууд их байна. Одоо сүүлийн 10 жил гэвэл одоо хэвлэлийн хүрээлэн дата сэтгүүл зүй, ерөн сурвалжлах сэтгүүл зүйгээ шинэ сургалтын арга зүй ингээ явж байна. Тэгээд та энэ байгууллагын тэгэхээр энэ байгууллагын та 30 одоо жил он гараад бид нэр 30 жилийнхээ ойг одоо хийх гэж байна. Тэгээд энэ байгууллагын 30 жилийн түүхийг та ерөөхдөө мэднэ. Ерөн сурвалжлах сэтгүүл зүйн захиур уралдааны та шүүгчээр ажиллаж байсан гэх мэт чинь тий. Тэгэхээр хэвлэлийн хүрээлэнгийн талаар энэ байгууллагын үлдээсэн одоо тий үлдээж буй өвийг та юу гэж хардаг вэ? Юу гэж хэлэх вэ?
За стогоо асуултанд лавлан судалгааны албаны дараар ажиллаж байгаа танаа одоо хэвлэл үргэлжлэлийн захирал мөнх мандах судлаачаар ирж исэн. Тэгээ Германы одоо Лейпциг сэтгүүл зүүн сургуулийг төгсчөөд тэгээ судалгааны ажилд их сонирхолтой гэдэг ингээд судалгааны ажилтнаар ирж исэн. Тэгээ өнөөдөр одоо хэвлэл үргэлжлэлийн захирал болчиход мандах маань одоо хэдэн жил ажиллаж байна гэдэг тий. Өөрийнх чадварлаг хүн учраас тэгээ энэ байгууллагын өөрийнх нь эрхэм зорилго нь их гоё юм л да. Тэгээд байгууллагын юм уу хувь хүний нэг эрхэм зорилго гэж байдаг. Энэний эрхэм зорилго нь бол өөрөө угаасаа ардчлалыг бичлэх. Тэгээд ардчлалын одоо шудар ёсны багны нэг одоо сэтгүүл зүй. За сэтгүүл зүйн шудар ёсны багны нэг 90 сурвалжлах сэтгүүл зүй. За ёс зүйтэй сэтгүүл зүй. Ардчлалын сэтгүүл зүйч гэж нэрлэдэг. Тэгээд энэ сэтгүүл зүйг одоо хөгжүүлэхэд тэр үеийн сэтгүүлчдийг одоо чадваржуулах за сэтгүүлчдийг чадваржуулахын хажуугаар олон нийтийг бас чадваржуулах тийм ээ. За энэ хажуугаар бид түрүү хэлсэн тэр гадаад дотоод хүчин зүйлүүд нь одоо юу байгаа юм бэ гэдэг дээр бас чадваржуулахын хажуугаар за хууль тогтоогчдод, хууль батлагчдад хамтран ажиллах, эсэргүүцэх биш хамтран ажиллах. За энэ чиглэлээр бол манай хэвлэлийн хүрээлэнгийн үеийн удирдлагууд гэхдээ нэг олон ч удирдлага байгууд нэг 3-4 л байгаа тийм ээ маш их тууштай ажилласан учраас өнөөдөр энэ байгууллага энэ төрлийн бас байгууллага нийгэмд өөрийн үн цэнтэй хэвээр л байна. Тэгээд би бас нөгөө сүүлийн 10 жил одоо боловсролын байгууллагад ажиллаж байгаа ч гэсэн зав гарвал бас нөгөө мэрэгжлийнхаа үднээс энэ байгууллагынхаа сургалтанд хамрагдчих юмсан. За сурч боловсрох юмсан. За энэ байгууллагынхаа нэг хилцүүлэгт ороод судлаачийнхаа хувьд энэ салбарын докторийн хувьд үгээ хэлчих юмсан гэсэн маш хүсэл эрмэлзэлтэй байдаг. За тэр хүсэл эрмэлзлийг одоо хангагч тэр биелүүлэгч газар нь бол одоо хэвлэлийн хүрээл юм аа л гэж үзэж байгаа. Хаамч очих байлээ те. Хэвлэлийн хүрээлэн дээр л ирнэ. Хэвлэлийн хүрээлэн дээр л очиж дуу хоолойгоо өрн санал бодлоо хэлнэ. Тэр үндсэн дээрээс энэ байгууллага бол бас яг одоо Монгол улсад арчлал гэж байгаа болвол сэтгүүл зүй гэж байгаа болвол хамгийн чухал байгууллага юм аа гэж ингэж үзэж байгаа. Тэгээ та бүхэнд бас ойн баярын мэндийг хүргэе. Маш их гоё хүчирхэг залуу хамт олонтой болсон байна. Тийм тэгээд бас улам их Монголын арчлалыг бэхжүүлэхэд улам их хувь нэмэр оруулаарай гэж ингэж хүсье. Баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр пресс подкаст влогийн маань энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Тэгээ өнөөдөр зочноор оролцсон Базар багштай их баярлалаа. Таны эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье. За өөр бас нэг мэлж болох уу? Миний үед ажиллаж исэн маш олон хүмүүс байж байгаа. Тэгээд та бүхэндээ бас их баярлж явдаг шүү. За бид нар чинь тухайн үед нөгөө Монголын үндэсний телевизээр гарч ирсэн Японы олон ангид Ошинууд гэдэг киног үзэж их урам авдаг. Тэгээ өөрсдөө Ошинууд гэд нэрлэлсэн. Тэгээ бид нар чинь баг 247 шиг л ажилладаг байлаа. Тийм. Тэгээд тэр ажиллаж байхдаа бас маш их урам зориг авсан, маш их ур чадвар авсан, маш их мэдлэг боловсрал авсан. Тэгээд тухайн үед гээд ажиллаж исэн хэвлэлийн хүрээлэнд ажилласан үеийн ажилтан ажлагчдаа бас ойн баярын мэндийг хүргье. Эрүүл нэг сайн сайхныг хүсье. Тэгээ ойн баярынхаа урьд цөмөрөө гоё уулзцгаая гэж хүсэж байна. Пресс подкаст. Мэргэжлийн сэтгүүл зүйд газарч мэргэжлийн сэтгүүл зүй юугаараа ялгарх вэ? Мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээл хэрхэн бүтдэг вэ? Хандлт уу? Мэргэжлийн ёс зүй юу? Хэлбэр үү? Агуулга уу? Мэргэжлийн сэтгүүлчтэй мэргэжлийн сэтгүүл зүйн талаар ярилцъя. Пресс подкаст.